Юу байцгаана? За ойрдоо юу хийж ийнэ гэвэл хүүхдийнхаа хөгжлийг явж ил байгаа. За тэрний маань сургуульд орж ил бай. Дээрэс нь би нэг яагаад нөгөө туулаатай бас дайнотой тийм хүүхдийн 50 эдэн ширхэг уут тавьж байгаа. Тэг баг үйлдвэр юм уу? Ихний дамжлага явж байна. Энэ нөө чихнүүд ахгүй туулааны. Бүр юм 60 ширхэг байгаа л. Уутнуудаа игээ завгүй байна. Дээрэс нь галтгоод ажилтай байна. Уутаа гарах гад ер нь төгцсөн байна. Одоо амсрынх нь ирэмгийг эндүүдж байгаа. Тэгээд эрэгтэйчүүдэд нь юм дайног энэ залаатай. Хүүхдүүдэд нь юм туулааны чихтэй ингээд одоо нэрийг бичгэл дутаа те. Энэ маань болохоор маргааш нөгөөдөр нэг цаг гэхэд бэлэн байх хэвээр. Тэгээд ер нь бол одоо яа амжихгүй ах үдэ гэд айжсэн чинь бас тог мог тасарчих үдэ гэл бас дотроо айгу айцтай л байлаа. Орон нутг чинь бас лосэлтэй нөө 100 болохоор чинь айгүйх ингэж тог тасардаг гинэ. Тэгээд яг ингээл хүндээ өгөхгүй төлөвлөсөн бэжсэн чинь тог нь тасарчих үдэ. Тэгэх юм бол одоо бүх юм маань тогоор ажилтдаг учраас хүний одоо итгэж найдаж өгсөн захиалгыг балалчих үдэ гэд маш айцтай байлаа. Тэгээд өмнөх одоо бичлэгний доор маань нэг хүн одоо захиалга өгье бичсэн байсан. Би харсан. Гэхдээ одоо нөгөө яг одоо захиалга маань бүр ингээд түгчэрчээд байгаа байхгүй юу? Яа, машинаар бол түгчэрсэн. Машин замаар ярих юм бол одоо түгчрээд энэ ч одоо бүр болок үүсчээд. Тэгээ энэ болохоор нэлээд том захиалга миний анхны одоо айгуу том тийм массын түвшинд яригдах. Дээр нь одоо хүүхдийн одоо ийм хөөрхөн ээж аав нарын нөгөө нэг бас юм чинь их дэлхийдээ ээлтэй юм дахин хэрэглэгдэг юм уу захиалах гад айгуу ингээд байгаа учраас би чадлаараа ингээд авчлаа. Тэгээд дараагийнхаа одоо ойрын хугацаанд одоо нэг хүүгийн захиалга байгаа. Миний онгод орж ирэхгүй байгаа хамгийн сонин онгодж байхтэй хийх гээд байгаа юм манд нүдэнд харагдаж өгдөггүй. Тэгээ би нөгөө хүүгийн нэг хөрхөн үргэлж өмнө говийн нэг ээж бүр надад итгэл хүүдээстэй энийг хийж өгмөр ийм хөөхөн чи миний хүүдээстэй бүр зориуллаад нэг цүнх аяад өгч гээд айл дээр хэлсэн. Тэгээд уг нь бол ээлж нь ирсэн байгаа. Тэгээ би уг нь ингээд нүдэндээ л тэр хийх гээд байгаа юм а төсөөлжүүл одоо баг худалчунд хоногийн дотор ч хамаагүй гарчдаг байхгүй юу? Миний тийм яг тийм зөмл урлагийн цүнх мөнхний захиалга бол хамгийн одоо хурдандаа би завтай байгаад миний харсан юм ингээд юу яачих юм бол төсөөлөгдчих юм бол хийх гээд байгаа юм төсөөлөгдчих юм бол тэр өдөө баг хормын дотор гарчдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр маань ерөөсөө би нөгөө айгүй ажилтаа байгаа тэгээд байгаа юм уу төвлөрч чадахгүй. Тэгээд нөгөө хүүдээ хамгийн гол нь нэг тийм өөртөө ганцхан хувьд гэсэн айгүй хөөрхөн тийм цүнх хийж өгчих гээд тэг ингээ бодоол яваад байгаа. Тэр ээж маань яана гомдож байгаа хта. Харж ивэл уучлаарай. Би ерөөсөө тэрний талаар бодлоо бол зогсоогоогүй хүүгийнхэн захиалгын. Тэгээд нэг гоё төсөөлөгдөд ороод ирвэл шууд хийхэд бэлэн ингээд байж байгаа. Тэгээд ямар ч гэсэн том захиалганыхаа ард гарчээ гэд галтгоонд маань хүн яг нэг хүн олоод гараал ингээл яг хүн ажиллуулах юм аяг хэцүү л юм л да. Тэгээд одоо өөрөө л хийхээс өөр аргагүй тэр чинь бас ингээд амт чимтэй алдчих гад маш олон үр дагавартай галтгооны юу ч аяг түүхтэй юм байна. Бүтээгдэхүүнүүдээ тэгээд үргэлж гаргаж авахгүй болохгүй. Тэгэл хажуугаар нь хүүхдээ даа гэл маш олон ажлуудад ээжүүдэд байдаг. Тэрийг бас нөгөө намжуулж амжихгүй л
ингээд яваад байна. Тэгээ ямар ч байсан ойрд бол нэг ийм том захиалгатай. Энийхээ ард нэг гарчаад тэгээ нэг айгүй сайхан чөлөөтэй болонгуудаа нөгөө хүүгийнхаа болон манай нэг найзаас нэг цүнх захиалчаад байгаа. Тэрийг хийж өгөхөд арай хугацаанд бодсон байгаа. Тэгээд явж л байна хараа. 50 хэдэн давуу удаж бас амар овртой байд юм шүү дээ хараа. Бас амар тийм ингээд их гэтэл нэг бүрчлэн эндүүдэн нэг бүрчлэн хайчлан гэдэл одоо нэг бүх зүйл гараар явж байгаа учраас нэлээд цаг ордог. Тэгээд одоо энэ дээр юу дутуу байгаа вэ гэвэл хүүхэд болгоны нэрийг нь бичнэ. Тэгээд тэрийг би одоо Австралид байхдаа нэг хуулганы тийм нэг гэр аргын л та тэр нэг тийм амар үлдэр юм биш ээ. Нэг гэр аргын нэг тийм юмтэй. Тэрийг ашиглаад өнөө оройдоо эсвэл маргааш өглөө одоо хүүхдүүдийнхаа нэрийг шалгаж агаад тэгээд нэрээ уутан дээрээ бичиж наана гэж төлөвлөсөн байж гэн. Өнөөдөр бас нөгөө нэг дэлгүүрийнх нь бүтээгдэхүүн дууссан байна. Тэрийг хийн. За энийгээ өнөөдөр ямар ч байсан амсрыг нь дарж оёх ажлаа дуусгах хэрэгтэй байгаа учраас тэгээд ингээд эндүүдээ сууж ин да бүр нэг бүрчлээ. За бүгдийн эндүүдээд бэлтчлээ. Одоо амсрын ноён залааны маань өнгө ийм 4 өнгө нэг ийм хараа гоё өнгөтэйгээс тэ нэг нь болохоор ийм яг өндөгний дайногийн өндөгний би нэг хүү дээрээ хөнжил оёход ашиглаж байсан өнгө байхгүй юу. Тэгээд нөгөөх нь болохоор ийм гоё тийм тод ногоо. Багшийнх нь болохоор арай өөр хийсэн юм бантгтэй бэлэн ийм байруул аруулаад өгч. Угаасаа нөгөө нэг эцэгийнхээ зөвлөлт гэж хүссэн багшийг нь арай өөр хийж болох уу гэд. Тэгээ энэ хүрхэн ийм fluffy байгаас тээ гоё сонтой ийм саатай жилитертэй. За ингээд захиалгынхаа ард гарлаа. Хамгийн анхны масын төвшний одоо захиалга ямар ч байсан одоо гүйцэтгэл хийцэн. Тэгээд одоо захиалсан хүмүүст маань таалагдах нүггүй юу? Ганц зөөрөөс алдаа байгаа. Тэг яг уу дараагийн удаад автахгүй гэл одоо ер нь бол одоо үйлдвэрийн одоо дамжлагаар ингээд 56 уут бэлэн болголоо. Тэгээд үнэхээр хүнд идэм ээ даавуу бас ингээд тэг нэг бүрчлээ одоо ингээд бүх зүйл нь гар детайлтай явж байгаа. Одоо энэ маань болохоор ингээд дайногийн залаа явж байгаа нь тэгэл дотор нь бэлгээ ийгээд ингээд дараа нь кедний уут болчихно. За дараагийнх нь болохоор багш нь арай өөр ийм бантгтай хийсэн. Тэгэд хамгийн юу нь одоо бас их ажиллагаатай нэг юм нь болохоор бүгднийх нь нэрийг ингэж одоо хуулгаар зориултын хуулгаар ингээ наасан малтлаг ийм одоо зориултын хуулга байхгүй юу. За тэгээд ямар ч байсан хэдэн өдөр нэрээ үнэхээр одоо шөнө ирж ажиллаад өглөө нь галтгоон дээрээ суугаал тэгэл одоо хилээ ямар ч байсан ард нь гарсан өнөөдөр хүнд нь хүлээл гэж өгнө. Олон тооны захиалганы араас бас 2 багштай тухайн анги маань бас тийм даун тарууг юу тэгээ нэг нь биеийн тамирын багш юм бэ, нэг нь дууны багш юм бэ гэд тэгээ би үүнийг болохоор одоо хоёрхан ширхэг учраас хатгамлаар шийдчихлээ. Тэгээд хөл бөмбөгийн ийм хөрхэн хатгамлаар нэрийг бичээд тэгээд энэ бүгд нөгөө хатгамал
Энэ болохоор би намрын багшийнх нь. За тэгээд энэ болохоор дууны багшийнх нь. За тэг өнөөдөр ийм одоо захиалга хийж гэн. Тэгээд нөгөө хүүгийнхаа цүнхний юу ерөөсөө орж ирдгүй. Яана. Би бүр ингээ өөртөө амар хаалт тавьчихжээ. Би бас нөгөө өөр юм дээр бас давхар нөгөө ажиллаад байгаа болохоор тэгээд л аа шүү. Тэг дараагийн бичлэг маань тэр хүүгийн маань захиалгын бичлэг байгаасаа гэж би маш их найдаж байна. Өнөөдөр нэг ингээд энийг дуусчаад нэг ингээд толгоогоо нэг ганц өдөр хоослоод тэгээд нэг гоё санаа орж ирэх байхаа. Би сониноос энэ сарын сүүлээр танхимын сургалт хийх гээд уг нь төлөвлөд байгаа. Тэгээд газар нь бол одоо ойлгомжтой болцсон. Надад нэг тийм заалархуу тийм тохих тухтай байр хэрэгтэй байгаад исэн. Тэгэл би битүүх хайгаал яваад исэн. Тэр маань ингээд гинт нэг өдөр өөрөө гараад ирсэн. Тэгээд тэр сургалтандаа болохоор би нэг 5 хүнд л зай гаргаж өгөө. 5 хүний суудалтай. Тэгээд хоёулын машиныг нь бол би цаанасаа гаргаж чадахгүй. Тухайн одоо ойх сонирхолтой хүн маань хоёулын машинаа барьж ирээд мэдээж цахилгаан хоёулын машин байх хэвээр. Тэгээд багжаа харин би өөрөөсөө өөр дээрээ тухайн одоо сургалтын маань байранд үргэлж байж идэг. Тийм нөхцөлтэйгээр ингээд хавтан болон зүсэг чутга, бэли гэдэг одоо нөх хэрэглээд идэг юмнуудаа ер нь бол одоо захих гад бэлтцсэн байгаа. Тэгээд үүнийгээ болохоор жоохон төхүүлж агаад тэгээд Facebook-ийнхаа аккаунт дээр одоо байршуулж зар тавья гэж бодож байна. Тэгээд үүнээсээ улбаатаагаар одоо тухайн сургалтанд маань суугаад үнэхээр сонирхолтой. Тэгээд цаашид одоо суралцах чин хүсэлтэй хүмүүс маань одоо юу яа миний клуб дэлсэх тийм боломжтой болж байгаа. Тэг би өөрийнхөө клуб одоо эдлийн ийм эцэгтэй нарын нэг хөрхөн клубээ ажилуулад за тэрэн дээрээ бөөнөрөө ингэж компанид ажил хийж тийм ээ олон тооны захиалгаач авд юм уу те. Тэгээ бөөнөрөө хоршиж хийгээд өөрсдөө бас хөрхөн орлоготой нэг хийх биш. Гэхдээ яг уу ажлын хажуугаар зарим нь хийж болно. Хамгийн гол нь одоо маш гоё тийм дур сонирхолтой одоо юу гэж хийх enjoy-дж хийх тийм одоо 10 тооны тийм эцэгтэй нарыг одоо клубтээ элсүүлнэ гэж төлөвлөөд тэгтээ одоо яг хуу зураг төдий явж байгаа. Гэхдээ энэ сарын сүүлээр ажил хэрэг болчих тун одоо төгцөн байр нь бол тодорхой болцсон. Тэгээд одоо явж байгаа. За тэгэхэд бодож санаж явбал баг багаар биелтгэл юм байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр хөрхөн хүүгийн захиалгыг хиймээрээ на би та нараас ингээд тэгээсэй гэж бас бодоорой заяа. Би нэг хэд хоног толгоогоо нэг сайхан хоослж байгаа. Тэр хүүгийн хайгуу хөрхөн захиалгыг хийчихэнсэн ингээд одоо энэ удаагийнхаа бичлэгийг өндөрлөе доо. Тэгээд дараагийн маань бичлэг дээр уулзъя. Тэгээд үргэлж дэмжиж subscribe дарж надтай хамт байдаг мөн одоо доор комент бичдэг. Одоо бүгдэнд нь одоо чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Bye.